Энд хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт нь энэ асар том нүүрсний хулгай асуудлуудыг одоо бүгдээрээ тоо баримттай олон нийт бас ингэж ярилцах бололцоо олдож байна. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь яагаад ер нь энэ аж ахуйн гэрээнүүдийг улсын нууц нэрээр авч энэ худал хулгай хийдэг энэ нөхцөл хизээ яаж бүрдсэн бэ гэдэг асуудал өөрөө бас анхаарах ёстой юм асуудал болчихж байгаа. Та бүхэн бас судлаараа эх 7 хоногт би Баланкан дээр төрийн болоод албаны нууцын тухай хууль өөрчлөлт оруулах хуулийг өргөн барих гэж байгаа. Зөвхөн энэ хуулийн дээр би 2-3 хаан зүйлийг та нарт хэлье. 2-3 хаан зүйлийг. 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр төрийн нууцын тухай хууль гэж байсныг төрийн болоод албаны нууцын тухай хууль гэж өөрчилсөн. Та нар анзаараарай. 16 оны 12 сар гэдэг аль улс төрийн хүчин ирэх барьж исэн үе вэ? 16 оны 12 дугаар сарын 1-нд яг ийм аж ахуйн гэрээнүүдийг нууц тавах энэ үүд хаалгыг нээгээд энээс залгаад энэ хулгайч эхэлсэн. Монгол Ардын намын үнэлэхүй олон холсон засгийн газар үнэлэхүй олон холсон парламентын бүрэлдэхүүнээс ийм шийдвэр гарч. За энэ агуулга нь юу юм? Нэгдүгээрт нь тэр үед төрийн нууцын тухай хууль байсныг төрийн болоод албаны нууцын гэж байгууллагууд нууц давдаг энэ эрх зүйн боломжийг нэгдүгээрт нь нээж авсан. Хоёрдугаарт нь тэрний өмнөх хуулиар зөвхөн улсын хурлаар хуульчлан заасан 62 асуудлаар хуульчлан заасан асуудлаар нууц давдаг байсныг нууцад авах одоо цар хүрээг засгийн газар шийдэх болгож 300 орчим асуудлаар нууц давах эрхийг засгийн газарт өгчихсөн. Гуравдугаарт нь төрийн өмчт компаниуд нууц давах бололцоог нээсэн. Тэгэхээр та нар боддоо улсын хурлаар хуульчлан заасан асуудлын цар хүрээг 300 болгож нэмсэн. Засгийн газар нууц давдаг болсон. Төрийн өмчт компаниуд нууц давдаг болсон. Ингээд 16 оны 12 сарын 1-ээс хойш энэ хулгай хэрхэн яаж даамж ирснийг бид нар асуудлыг ярихаасаа гадна асуудлын үндэс суурьтай нь бас бид нар үндэс суурийг нь уг язгуурыг нь устгахын төлөө ажиллах ёстой гэдэг ийм одоо ийм зарчмаар бас бид нар ажиллана. Тэгэхээр энэний дээр эх 7 хоногоос хуулийн төсөлд өргөн баригдаад явна. Та нар тэгээд энэ бүхнийг сурвалжлаараа тэр цагтаа нартаа 26 оны 12 сартаа ингээд асуудал хандаж судлаараа. Энэ хэрхэн яаж системтэйгээр энэ нүүрсний хулгай авилга нууц тавах замаар энэ системийн авилгыг хэрхэн үүсгэсэн тухай асуудал шүү гэдгийг та бүхэн дутгаж хэлье. Хоёрдугаарт нь ойрын өдрүүдэд болж байгаа биш, ойрын өдрүүдэд ил гарч байгаа энэ эрх баригчдын дотоод зөрчил тэмцлийн асуудлыг би болж байгаа биш, ил гарч байгаа гэж хэлж шүү. Болж байгаа энэ асуудлаар бид нар бас сая байр сууриа ярилцлаа. Энэ асуудлыг хэлж дуусгах сүүлийн хугацаа 10 дугаар сарын 17 буюу баасан гараг байгаа. Тэгэхээр асуудал бол арай цаг хугацааны хувьд бас өрөө маргааштай шийдэгдэхгүй болов уу гэж бас бид бүхэн харж байна. Тийм учраас Ардчилсан намын бүлгээс бас тодорхой сая 3 асуудлаар бид нар байр суурь нэгтгэлээ. 3 асуудлаар. Нэгдүгээрт нь энэ Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудал, улсын хурлын даргыг огцруулах энэ асуудлыг хамтд нь хэлцэх ёстой гэдэг ийм зарчмын байр суурь шаардлагыг Ардчилсан намын бүлэг тавих ёстой гэж. Энэ хоёр асуудлыг хамтд нь хэлцэх ёстой. Магадгүй нэг өдөр нэг дор хэлцэх ёстой. Энэ өөрөө зөвхөн нэг хоёр албан тушаалтны асуудал биш. Үндсэн хуулийн засаглал хоорондын асуудал, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх байгууллагын хоорондын энэ зөрчлийн асуудал болж хувирлаа. Энэ өөрөө нэгдүгээрт нэг намын дотоод зөрчил хагарал тэмцэл байсан бол төрийн тэмцэл болж хувирлаа. Энэ асуудлыг яаралтаар тодорхой шийдэхгүй бол энэ өөрөө төрөөс том улс орны асуудал болж хувирах буй. Намын асуудал, төрийн асуудал болчлоо. Одоо ганцхан алхаад улс орны асуудал, төр улсын асуудал болж хувирах юм нөхцөл байдалд очиж байна. Ийм учраас энэ засаглалын хямралт байдал хөдөлж байгаа учраас энэ асуудлыг хамтд нь хэлцэх ёстой. Аль нэгийг нь төрүүлж дангаарн биш гэдэг шаардлагыг бид нэр тавина. Хоёрдугаарт нь Ардчилсан намын бүлгээс одоо та бүхэн бүлгийн шийдвэр, нэгдсэн шийдвэр яаж гарч байгаа гэж баг бүгдээрээ асуудаг. Энийг чинь бид нар бас сая бүлгээр хариулт өгч байна. Энэ нь Ардчилсан намын бүлэг асуудлыг хэлэлцээд нэгдсэн хуралдааны, нэгдсэн чуулганы санал хураалтын өмнө хүртэл Ардчилсан намын бүлэг байр сууриа нэгтгэж олон нийтэд зарлахгүй. Бид нэр тэр үед очиж нэгдсэн байр сууриа гарганаа. Энэ хүртэл гишүүд бас тодорхой хэмжээний итгэл үнэмшлэр асуудалд хандаад явж болно. Тэр үед бүлгийн нэгдсэн байр суурь, Ардчилсан намын нэгдсэн байр суурь гарна. Энэ үедээ бид нар олон нийтэд мэдээлээд байр сууриа нэгдвэл байдлаар хангаад явна гэж. Тэгэхээр 2 дугаарт, 3 дугаарт нь
Нэгдүгээрт нь энэ асуудлыг хамтд нь хэлцэх ёстой. Ардсан нам асуудлыг өмнө нь шийднэ. Гуравдугаарт нь эрх баригчдад хоёр тал болоод төрийн өндөр албан тушаалд нь институт хоорондын асуудал болгоод явж байна. Энийг эрх баригч тал хуваагдаад явж байна. Яг энэ хуралдааныг цөөнхөөс томилогдсон улсын их хурлын дэд дарга энэ өдрийн хуралдааныг ахлан хуралдуулах ёстой. Цөөнхөөс томилогдсон дэд дарга энэ асуудлыг буюу провизор дарга энэ асуудлыг хуралдуулах нь зүйтэй юм а гэдэг ийм зарчмын 3 асуудлаар байр сууриа нэгтгэснийг бас та бүхэнд илэрхийлье. Тэгээд төгсөлд та бүхэнд хэлэхэд энэ бүх асуудал одоо гарч байгаад энэ худалдаан асуудал сүүлийн 10 жилд юу болсныг монголчууд бүгдээр харж байна. А энэ зөвхөн хулгай биш, энэ зөвхөн нөөцний нэг ийм эд материалын мөнгөний хулгай биш ээ. Энийний цаана үндэс суур нь тэр 2016 оны 12 сард хуулийн хулгай хийж эхэлжээ. Нууц давдаг энэ үе таалгаа нээж авчээ. Энэ өөрөө ийм системийн шинжтэй авилгалын асуудал эхэлсэн байна шүү гэдгийг бас та бүхэнд илүү тийм тодтогч хэлье.